Сайн байцгаана уу. Өнөөдөр 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдрөө. Монголда сайхан амьдрын ээлжид лайв эхэлж байна. За өнөөдрийн лайв маань сэдв байна. Амны орон сууцны 3% одоо зээл гэсэн юм сэдвээр ярих гэж байна. Өмнөх лайв дээр бид бүхэн хэлсэн амны орон сууцны одоо ийм 3% зээлийг одоо нэвтрүүлэх юм бид бүхэн хөөцөлдөөд одоо ажил хэрэг болох гэсэн юм аа гэдэг. Тэгээ энд маань хамгийн гол юм маань нөгөө банк тий шаардлагатай байгаа биднэрт. Тэгээ Анад банкныхаа талаар өмнөх лайвууд дээр тодорхой ярьсан. Энэ банкаа эргүүлж аваад одоо ийм ипотекийн 3% зээл олгоё гэдэг. Тэр талаар ярьсан байгаа. Сууцны санхүүжилтийн банкны тухай гэдэг хуулийн төсөл хийгдсэн талаар өмнөх лайв дээр хэлжсэн. Ийм хуулийн төсөл их хурлаар орох гэж байгаа юм байна. Энэ маань болохоор ингэж л да. За дөрмийн сан 200 тэрбум төгрөг. Энэ банк байгуулах нь шүү дээ. Дөрмийн сан 200 тэрбум төгрөг. Тэгээ Монгол банк 5 жилд 2.5 их 80 төгрөгийн санхүүжилт олгож энэ орон сууцны санхүүжилтийн банкыг одоо ингээд санхүүжүүлэх юм байна. Дээр нь банкны нийт албан хаагчд бол яг 19 билээ тэр нэлээд юм шиг байна. 915 сая төгрөг зарцуулах юм байна. 20 жилийн хугацаатай ийм зээл олгох юм байна. Тэ? Ийм юм төсөл бол одоо ингээд явж штэ. Тэгэхээр бидний хувьд ялгаа нь юу вэ гэхлээр бид чинь 22 их 80 3% бид ингээд ийм орон байрны санхүүжилт нэртэй ийм 20 жилийн хугацаатай 3% зээл олгоё гэдэг байгаа штэ. Энийг бол бид бүхэн одоо ингээд зохицуулж болж байна. Японоос аваад оруулъя. Энэ лайв маань шүү дээ хамгийн гол нь хүн бүхэнд хамаатай шүү дээ. Одоо өмнөх лайвыг бол ингэж шүү дээ хүн бүхэнд хамаатай ийм сэдвэр лайв хийж яхад за нэг 30-аад мянган хүн сонирхож байгаа шиг байна. Гэтэл бусад ийм та нар ингэдэг шүү дээ лайв одоо янз бүрийн хэрүүлтэй оруулалтаа ийм юмыг бол одоо 200 мянга 400 мянга энэ төр гэл танталт авдаг тий. Гэтэл яг та нарын бүр амин чухал юм яриад байхад нэг 30-аад мянган хүн гэдэг чинь үндэ хангалтгүй байгаа байхгүй. Энд чинь хүн бүхэнд хэрэгтэй. Энэ орон сууцны зээл бол энэ саяын төсөл ярьж шин ингээд энэ хууль шинээр банк байгуулад тий маш их зардалтай. Тэгээд энэ банк нь штэ яг төрийн албан хаагчтал тийм ипотекийн зээл авах нөхцөлийг хангаж байгаа тий. Тэрнээс бусад одоо жирийн хүмүүс тэтгэврийнхэн өндөр настай одоо тэр залуучууд байна шүү дээ. Энд тэнд одоо нэг ойр зөөр ажил хийж байгаа. Тэд нар хамрагдах боломжгүй байгаа байхгүй юу? Гэтэл бидний хувийн одоо тэр амны орон сууцны зээл болохоор бүх хүмүүст гээд нь шүү дээ. Эхний ээлжилд Улаанбаатар хот тэгээд бүх иргэдэд хамаатай юм яриад байгаа байхгүй юу? Тийм учраас энэ лайв чухал юм аа. Одоо ингээд харалт энэ одоо ингээд 5 жилд 2.5 их 80-ыг л одоо оруулна гэж шүү дээ. Тэгээ одоо зээл яг 6 гэж байгаа боловч тэр чинь банкны дунд банк байгуулах гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд энэ банк нь болохоор Монгол банкнаас мөнгө аваад тэгээд нөгөө банкуд руу дамжуулна. Арилжааны банкуд руу. Тэгээд ийм шин бүтэц дөрмийн сан ингээ 200 тэрбум гарна. Тэгээ ингээд бөөн зардал жишээл авсан юм шиг байна л да. Тэгтээ хараа ингээд харахад байна шүү дээ. 19 ажилтан байгаад ингээд цалинжуулж байна шүү дээ 19 хүнийг. Тэрний 7 нь ажилтсан. Одоо эдийн засагч, ахлах эдийн засагч тий. Тэгээд 12 нь дарга тий. Ингээд дандаа дарга нар. Ингээд ерөөсөө.
ийм л юм хийдэг байхгүй юу? Төр чи өөрөө чөлөө зах зээл чи тийм шүү дээ. Тэрлүүн чиглүүлэх байдал өөрөөсөө ийм банк байгуулах гэдэг байхгүй юу? Төр. Тэгээ өөрөөсөө банк байгуулад өөрөөсөө ийм 200 тэрбум тэгэл одоо ингээл баахан зардал те. Ингээл энэ за ингээл 19 байл гэхлээр дийлийнх нь дарга те. Тэгээ нэг цөөхөн ажилтнтай. Тэгээд одоо хараа ингээд 110 сая төгрөг одоо ингээл нэг ийм компьютер гээл тэгэхэд биш үү те. Ийм 110 сая төгрөг бас гаргана. Ингээл одоо хэн хэрэгтэй юм те. Дунд нь зүгээр нэг ажиллах, цалинжих тийм хүмүүс те. Монгол банкнаас авлаа, арилжааны банкудад өгнө. Тэгээ энэний чинь завсар бөө авилгал. Тэгээд яг шалгуурт нь болохоор зөвхөн төрийн албан хаагчдад тэмцэнэ. Энэ айгүй хүртээмжгүй байгаа үстэй. Энэ нийт энэ Улаанбаатар хотын иргэд, Монгол улсын иргэдэд одоо энэ орон байрны одоо тийм санхүүжилт зээл олгоно гэхлээр энэ бол ерөөсө хүрэх боломжгүй тий. Тэгээ 5 жилд 2.5 их найд гэдэг чинь дэндүү баг. Ийм харьцангуй юм байгаа байхгүй. Тэгэхээр бидний хувьд юу болоод байна гэхлээр шүү дээ. Бид нар ч одоо нөгөө мөнгөө ингээд гаднаас авах гэж хамаг тэр цаг хугацаагаа тий ажиллаа хамаг юма зориулдаг байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол юу гэдэг нь гэхлээр бид нар одоо ингээд гаднаас мөнгөө авч чадахгүй шүү дээ. Татчих чадахгүй байна. Алтаа татчих чадахгүй байна. Энэ бүх юм ингээд ийм хориотой. Тэ? Өмнөх удаа дараагийн лайв дээр миний хэлээд байгаа юм бол ердөөсөө энэ гаднаас валют орж ирэхэд, мөнгө орж ирэхэд чөлөөтэй болгочихооч тий. Хоёрдугаарт алт орж ирэхэд чөлөөтэй болгочихооч л гэж байгаа. Хүсэж байгаа юм тэр шүү дээ. Энэ чинь Анод банк анхнаасаа л одоо ингээд тий гаднаас ингээд банк учраас юм авчдаг байсан байхгүй юу? Одоо тэр валют энтрий чинь бол яаж хийж байгаа л авчдаг байсан. Тэгэхээр одоо банк байхгүй болчихлоор бид нар чинь ингээд бусад банкуд бидний дайны ажиллаж чадахгүй байгаа байхгүй юу? За банкуудыг харъя. Жишээ нь банкуудыг яриа л да би. За жишээ нь банкуд ихтлээ ингэж байгаа. За эхлээд худалдаа хөгжлийн банк. Энэ бол Монгол банкны гадаад харилцаа багхгүй юу? Тэр нь ингээд тасраад худалдаа хөгжлийн банк гэж шинээр бий болсон. Тэ? Тэд байсан бүх ажилчдаагаа энэ банк болсон багхгүй юу? Хувийн банк болж гин гэсэн. Гэтэл дараа нэгийнх нь том нэр Голомт банк. Тэр Хотш банкнаас зээл аваад 400 сая зээл аваад 4 сангаа бүрдүүлээд банк. Төрийн мөнгөөр байгуулчихж байгаа байхгүй юу? Төрийн Хотш банкнаас 400 саяын зээл аваад ингээд хувийн банк. Энд чинь бол жинхэнэ нөгөө дандаа эдгээр чинь хуулиар зөрчсөн банкуд байхгүй юу? Дээр нь хаан банк. Яг дампуурдсан байсан. Тэгэн гутлаа шүү дээ. Ингээд Германаас 10 сая доллар хөөгөө оруулж ирээд энэ банкнд байршуулад тэр 10 сая доллараар одоо хөдөө аж ахуйн банкын хаан банк. Гэтэл Анод банкд харьцуулахад яг хувийн хвшлээс гарсан банк байхгүй юу? Тэр бом төгрөг ингэж бүрдүүлээд хувийн хвшлийнхэн хувийн компаниуд өөрсдийнхөө мөнгийг нийлүүлж байгаад байгуулагдсан ард түмний банк байхгүй юу? Тийм учраас тийм чадвар сайтай байгаа байхгүй юу? Амьдрах чадвар сайтай. Тэгээд ийм амьдрах чадвар сайтай мөртлөө ингээд тэр Монголд мөнгө оруулж ирсэн. 300 сая доллар оруулж ирсэн. Одоо бид биш дээ бүр ингээд 22 их найдыг оруулж ирье гэдэг шүү дээ. Тэ? Алей бид нар банкыг буцаагаад авчи. Одоо нэг яалах гэдэг юм те. Одоо ингээд хөөцөлтөн л те. Би энэ эх 7 хоногоос тэгээд авна. Ягаад гэвэл бид нар тэрийг чи ингээд өөрсдөө байгуулсан те. Та нар л ингээд прокурор цагдаа бүх юмтайгаа нийлээд хүчээр татан буулгаад булаацсан. Тэгээд нэг өөрсдөө авсан зээлээ бид дуурав дээр хуваагаад тавьчихсан. Бид нар аваагүй шүү дээ тэр зээлийн. Өөрсдөө л авсан шүү дээ Монгол банк. Тэгээ бид дуурав дээр ингээд тавьчихсан. Тэгээ одоо нэг ингээд ийм худлаа өрнөхэл. Тэгээ тэр хамаагүй тэр өөрөө тийм хүнд асуудал биш биднэрт. Бид нар ч 22 их найд оруулж ирэх гээд байх чинь тэр нэг хэд юм бэ? 50 тэрбум ч юм уу те.
Тэр мэрийг шийдэхэд бол нэг хүнд асуудал биш биднэрт. Тэгээд зүгээр л банка авъя. Яг хуу ингээд ууланд бид чинь ингээд улсаа хөгжүүлэх гээл 8 оны сонгуульд л одоо иргэний хөдөлгөөний ард түмний нам байгуулалт Орос улсууд шүү дээ. Иргэний хөдөлгөөний нам гэдэг. Тэгэл одоо авсан одоо би ингээд улс төрлөө ороход 7 сарын 1 болж штэ. Тэгвэл одоо би банка авахын тулд дахиад улс төрлөө орох хэрэгтэй болно штэ. Тэр өгөхгүй бол авч л таараа. Тэр бол амл гэсэн бол аавна. Ягаад гэвэл та бүхэн энэ дээр одоо ялангуяа энэ Монгол банк, их хурлын гишүүд та нар ингээд бодоорой. За би зөвхөн айрамд офицер байсан. Тэ? Дараа нь 8 хийсэн. Дараа нь банк байгуулсан. Тэ? Зээл амьдралдаа авч үзээгүй. Банк байгуулъя гэж байгуулсан. Чадсан. Тэр шиг одоо ингээд болоогаад авсан банкыг буцаагаад авъя л гэж байгаа. Тэ? Одоо ингээд эх 7 хоногоос хөөцөлд нь би энэ ард түмэнд чинь биш үү? Зээлийн хөв 3% оруулах гэдэг. Ойлгомжтой? 3%. Тэ? Зээлийн хөв одоо та нар ингээд онл ярьдаг шүү дээ. Гэтэл одоо ингээд би миний хувьд хурлахгүй бол байдал улам хүнд болоод байна. Одоо хүнсний 8 нэрийн төрлийн бүтээгдэхүүн биш үү? Тэрний одоо инфляц 17% гэж мэдээлж байна. Мэдээллээр. Энэ 7 хоногт тий 17% инфляц сүрлээ гэд. Энд ч одоо ингээд сүрлээ шүү дээ тий. Махны үн одоо 35 ч гişи тий 35 мянган тэргээд. Энийг ч одоо ингээд зогсоох хэрэгтэй үстэй тий. Одоо ингээд энэ мөнгөний ханшны хултмол чинь бүр ингээд эвгүй болох гэдэг. Дээр нь ингээд дэлхийн эдийн засаг ер нь хүнд байгаа тийм ээ. Одоо хятад гэхэд 500 банк ингээд дампуурлаа гэж байна. 500 ширхэг банк шүү дээ. Энэ хятадын одоо тэр банк санхүү эдийн засаг маш хүнд болж эхэлж шүү дээ одоо тий. 8 онд ингээд 400 банк Америкт дампуурж ирсэн тий. Тэгэхэд Монгол ганцхан банкаа золиосон тайсан. Тэр нь Анууд банк. Өөр ямар ч банкны охир төлөөгүй шүү. Одоо гэтэл энэ урд ч одоо ингээд 500 банк дампуурчаад санхүү маш эвгүй болчиход байна. Бид одоо тэндээс мөнгө татах гад чадахгүй байна. Нааша оруулахгүй байна. Монгол улс ингээд хориг тавьчаад. Тэгэхээр бид чинь ингээд банка ингэж байгуулж байгаад мөнгө татах гэдэг шүү банк руугаа. Ийм зорилго байгаа. За тэгээд нэг нь жишээ хэлээ л дээ бид нар ч нөгөө 50-аад оны сүүлийнхэн шүү дээ. Тэгээ бидний үе чи ийм мөнгө хэрэгэлдэг байсан хараа. Энэ одоо тэр энэ 55 оны одоо хамгийн том дэвсгэрт 50 төгрөгийн энэ байна. Дараагийн дэвсгэрт нь 25 төгрөг. Тэ? Ийм үедээ шүү дээ. Яг хөө социализм л да. Тэгэхдээ энэ мөнгө нь баталгаатай. Энэ үнэт металлаар алт мөнгөөр баталгаажчихсан. Тэ? Ийм мөнгөөс одоо бидний мөнгө бол ямар ч баталгаа байхгүй. Тэ? Яг доллар шиг. Тэгэл ингээд хэвлдэг. Тэгэхээр бид нар ийм баталгаатай мөнгөнд шилжиж гээд байгаа шүү дээ. Бидний зорилго бол ерөөсөө бид бол Чингис алтан болиот гээд тэр алт оруулж ирэх гээд байгаа чинь эндээсээ ч авна, гаднаасаа ч оруулж ирнэ. Тэрийгээд алтан болиот болгоно гээд байгаа шүү дээ бид нар. Алтан болиот. Тэгээд ийм баталгаатай болох гэдэг шүү дээ. Ийм мөнгө. Ийм мөнгөтэй байх үед тэр үед л хүү мүү гэж юм байхгүй шүү дээ. Одоо тэр үед чинь нөгөө төлөвлөгөөт эдийн засаг хүү ярил баг одоо тэгээд гинт хэрэгчтэй тий мөнгө хүлсэн тэр үед одоо бол хүүгээр зүгээр алж штт үнэхээр тий одоо тэр ингээл банкны зээлийн хүү тий орон сууцны зээлийн хүү бүх л юм дээр хүү зөв хүүгээр л балбаад байна. Тэгэл одоо ерөөсөө тэр банк бус ламбард гэх тий энэ хүмүүсээр зүгээр балж штт одоо энийг чинь бид цогсоох гэж л гол нь тэр 3% зээл яриад шүү дээ. Тэгээд зээл хамгийн түрүүнд ерөөсөө хэнийг ч ялгахгүй тийм боломж олгоё 3%. Тэ? Тэгээ энэ маань яах вэ гэхээр ингээд гэр хороолд байгаа айлууд хашаанда амны орон сууц бариад гэрэл цахилгаанаа өөрсдөө шийдээд ингээд явчихна. Ер нь ингээд иргэд дотроосоо хийж байгаа юм л их зүв байдаг.
За яг ер нь төрийн хийж байгаа юм ийм байгаа. За та бүхэн зүгээр л нэг танилцуулъя. За өглөөд би ингээд нөгөө алхдаг газрынхаа зургийг авч байгаа. Энд дэшд ингээд мод тарьсан. Тэгээ нэг юм хаяа нэг юм ургана тий нэг жоох юм. Тэгээ бусдын дандаа ингээд сүйт хийгээд байгаа байхгүй. Одоо тэрбум мод гэж ярьчаад энэ өстө байгалыг сүйт хийгээд одоо нэг юм бандаг юм самбарл харагдаж байгаа үстэй. Самбарл гоцоогоод өөр юу хаа байгаа тэр тарьсан бодно. Одоо бусдын харуул талбай тий ингээд хараа энэ одоо хогийн хонхор булгаа хийж байгаа байхгүй бүр ингээд өөр ингээд моднууд нь хараа ингээд өөр ингээд хоёр ам ингээд битүү мод тарьсан уулна тий мод суулгасан ингээд газар ухаад тэгэл суулгаад чихтэйхийг илүү ч мөнгө зарцуулж байгаа шүү дээ тий нэг мод ямар үнэтэй вэ тэгэл энэ ойг чи ингээд үргэлжлүүлэл чихтэйхийг зардал гаргаад эн чи одоо ингээд тоонд хэдэн 100 мянган мод тарьсан л гэж яваа гэтэл яг газар дээр юм байгаа байхгүй юу энэ ойш бүр ингээд энэ уул мод суулгасан байхгүй ингээд тэгээ ингээд хоёр ам тэр чигээрээ хогийн хонхор болгож байгаа байхгүй юу эцсийн үр дүн тэгээ одоо жишээ нь энэ хараа ингээд байж байна энэ ингээд мод үйж шít ингээд би өглөө осоод энэ явахдаа энэ хогийн төвж байгаа тий ингээд хогийн хонхор болцсон ингээд сайхан зэрлэг яргуу зохиож засан доороос тий саасайлаад одоо ингээд сайхан яргуу гараад гэтэл энэ дотроос нэг хог Улаанбаатархны тий ялгар уут мод ингээд битүү өдөр болгоо ингээд түншд илүү ч ингээд хийсэл оччин явсан уусууд хаян илүү ингээд одоо ерөөсөө нөгөө цаасан дээр болохлээр баахан ингээд битүү мод болцсон тий цаасан дээр тэгсэн мөртлөө яг газар дээрээ болохлээр сайхан байгалыг хогийн хөндөй болгоод ингэр болгоо хийцэн тий хогийн ингээд нөгөө хоттой ойрхон болохоор чи гялгар уутнууд ингээд ирэмэраа ингээд салхил гаргахлаар ирэмэраа болчдөг байхгүй юу тэнд тий ингээд нөгөө үр дүн юм байна одоо жишээ нь эрчим хүч сая ярьж штэ тий за эрчим хүч нь 126 сая доллараар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тий ийм батарей storage энэ сонгон хайрханд тавьсан. За 126 сая доллар шүү. 450 тэрбумаар гэсэн. Тэ? 450 тэрбумаар 80 мегаватт гэдэг байгаа эн чинь. За юу. Муухан үнэтэй. Тэ? Маш хоцрогдсон. Тэгээ одоо энэ 126 сая доллар төлнө шүү дээ. Энэ 50 бих сайдын үед хийцэн. Одоо 50 бих шорно. Энэ одоо ингээд энэ өрийг төлнө тий. Энэ тендер би яагаад сайн мэдээд байгаа гэхээр энэ лөө LG тий Panasonic Японы ингээ оруулахаар яриад бүр саналын аваад ирж 50 бихтэй уулзуулаад тий зөндөө тэг ингээд хариу өгөө 50 бих чинь тэрийг би тэр Tesla руу ийшээ Panasonic руу Японы ингээ бичгэн явуулаа тэд нар оролцъё гэдэг. Тэгээ яг оролцох нөгөө тендерээ зарлаад хийх болохоор нэг хятадууд ингээд цаагаар хийчихнэ тий. Тэр чинь 126 сая доллар штэ тий. 100 боддоо төлнө штэ тэрийг. Дандаа ийм юм хийдэг тий. Ерөөсөө ингээд дараа нь энийг энэний одоо үр дүн тун таар тий. Үзүүлэлт айгүй муу хоцрогдсон өндөр үнэтэй тэгэл одоо нэг мандаг юм хийцэл гэж яриад байгаа тий. Энэ нэг шөнийн тогийг хуримтлуулад ачааллын үед нэг 80 мегаватт өгдөг гэдэг байгаа. За. Тэгээд нэг тэр чинь 80 мегаватт чинь 2хан цаг л өгнө шүү дээ. Үсрээл цаг юм уу нэг цагаас 2 цагийн батарейтай байгаа бодвол. Тэрнээс илүү юм байхгүй шүү дээ. Бараг нэг цаг л байгаа дөө. Нэг 80 мегаватт. Ийм гачин юм хийгээд байгаа байхгүй юу. Тэгээд бас хот болохлээр баг нуурт бас нэг гачин юм хийсэн. Хараад тэр энэ баг нуурт хийсэн. Бас л энэ санхүүжилттэй их нуудаг. Бас л нэг өндөр үнээр Нямбатар руу одоо нэг ийм юм хийлгсэндээ нэг энийг мундаг юм хийчлээ гэдэг байгаа. Тэгэхдээ энэ хүмүүс шүү дээ уулна зүгээр бид нэр зөвлөгөө нэг үнгүү те орон тооны бус зөвлөх хийлгсэн бол эднэр ийм алдаа гаргахгүй байхгүй юу те юу ч мэдэхгүй. Тэгсэн мөртлөө нэг том дарга болчихно. Нэг мундаг зарцуулдаг хүмүүс болчихно. Тэгээд
эрх мэдэлд очихлоор би хамгийн мондөг, би хамгийн мэдлэгтэй гэж боддог. Одоо тэгээ энэ хотын дарга бол сая үнэхээр тэр банкны баталгаа аваагүй гэж одоо нэг их хурлын гишүүн хэлсэн шүү дээ. Одоо хэлээдсэн үзүүлээд хэрв тэр 500 тэрбумыг банкны баталгаагүй шилжүүлсэн болвол одоо зүгээр эртхэн бие бэлдсэн дээр ажиллаа өгөөд. Ягаад гэвэл эрүүл мэндэ бодсон дээр шүү. Дуршлагтай үнийн өвд хэлэхэд. Тэнд очиод өвдөхгүй. Шүд амнаасаа ахуулаад бүх бие бэлдэжсэн дээр. Насаараа суншив. Тэр бол үнэхээр банкны баталгаагүй тийм 500 тэрбум өгцөн бол тэрийг авнаа бүр гонжинжоо. Тэ? Тийм тэнэг хүн байх уу? Би бүр гайхаад байгаа юм тий. Ямар ч төрийн мөнгөөр ер нь юм авах ер нь дэмий тий. Одоо ингээл нэг дарга нь ингээл нэг их мэдэлтэй олонгуутлал бонд янз бүрийн босгол төрийн мөнгөөр нэг юм авчдаг. Тэгээд тэрийгээ өөрөө төлөхгүй шүү дээ. Тэ? Ийм учраас ийм юмд бити төр оролцооч л гэх гээд байгаа байхгүй би. Ягаад гэвэл сая нэг ийм бас нэг 5 аймагт юу зарлцсан билээ. Тэ? Тэгээд тэр лөө ингээд бид нар бас сонирхоод мэдээлэл явуулаа хөрөнгө оруулагч нарт. Том одоо тэр бомбнууд гэсэн үг шүү дээ. Яг хөрөнгө оруулагч. Тэд нар бол хараад ерөөсөө ийм засгийн газар оролцсон юмд бид орохгүй л гэж байгаа байхгүй. Ерөөсөө бид ингээд ороход бол сонирхолтой байна. Тэгвэл нэгдүгээр засгийн газар оролцож байна. Хоёрдугаар шийдэл нь тэнэг байна гэж байгаа. Тэ? Ахаал нэг ингээд нар тавиад нэг батарей тавиад тэр батарей нэг цаг ингээд тижих. Тэ? Батарей тавиад. Тэгээ нар тавина. Ийм тэнэг шийдэлд бол бид нар бол оролцохгүй гэж татгалзаж штэ. Тэгэхээр ахаад эдэр бас нэг юм арай хаалгаар нэг хятад л өгнө л дөө. Нэг иймэрхүү нэг мөнгөөр тоглосон тим хийгээд байгаа байхгүй юу? Бид нар болохоор яагаад байгаа гэхээр штэ. Бид нар хий. Та нар зөвхөн худалдан авах тэ зарах энэ юм гэрээгээ л хийчих. Засгийн газартаа. За яа. Тэгвэл бид штэ хэд л бол хэдэн мегаваттыг байгуулчих. Тэ? Зүгээр нар байна, батарей байна, ус төрөгч байна. Бүр иж бүрэн. Яг тэгж л ажиллана шүү дээ. Эрчим хүч. Тэрнээс бол ингээд нэг эсвэл дан нар тавьчаал, эсвэл нэг ингээд батарейд ингэж тавьчаал, салангад. Эсвэл одоо сүүлийн үед жоохон ухаан сууж байгаа юм байлгүй нэг хоёулангийн тавих юм яриад тий. Дээр бүтэхгүй энэ дээр ус төрөгч байж ээж иж бүрэн одоо яг энэ дулааны цэцлэгээ астраас шиг ажиллана. Тэ? Технологийн үед ийм болцоод байгаа. Дэлхийн өөр олон улс. Тэгэхэд Монгол яаж юм те? Ингээд нөгөө бүр мандсарцсан, бүр тэнгээ гайхуулсан, гачаа юм гаргаал. Тэгэл тэрийг ингээд гадны том хөрөнгө оруулагчтай үзэнгуутлаа өстой барыг шоолол те. Ийм евро бол орохгүй л гэж байгаа байхгүй. Тэр тусмаа төр оролцох хэрэггүй байхгүй юм. Тэ? Зүгээр л худалдаа авах юу гэрээгээл доктортой байдлын гэрээгээл хийч. Тэгэл болно шүү дээ. Тэгээ би хамаагүй хөөцөлдөө бид нар тэ хэдэн мегаватт хэрэгтэй байгаа нь тэрийг чинь бид нар байгуулъя. Ганцхан тэр гэрээгээл хийч. Хувь нийлүүлэгчтэй хурал уулна энэ сарын 27-нд гэж 10 цагт гээд зарласан байгаа шүү дээ. Тэгэхдээ бид нар бол бас хойшлуулах талдаа болоод байна. Ягаад гэвэл бид нар нөгөө дандаа шинэ технологи, инновац шийдлүүдийг танилцуулдаг шүү дээ. Бидний гол нөгөө ажил маань тэр шүү дээ. Тэгэхээр бид нар одоо ингээд нөгөө санхүүжилтээ гаднаас ингээд татаж чадахгүй байгаа учраас, оруулж ирж чадахгүй байгаа учраас бидний нөгөө ажил маань ингээд зогсон байдалд орчоод байна л да. Тэгээ бид нар одоо яаж энэ гаднаас мөнгө оруулж ирэх үү гэдэг дээр л одоо ажиллаж байна. Тэгэхээр бид аль болохоор одоо жилд нэг удаа хийдэг хурал дээрээ тийм томоохон хэмжээний одоо төсөл хэрэгжүүлэх бүтээгдэхүүнээ танилцуулах гэдэг байгаа байхгүй юу? За бид нар одоо ирэх одоо тэр хурал болоход ийм хэрэгжүүлсэн байна гэдэг. Тэгээ наад зах нь одоо эхлээд хэллээ шүү дээ. Одоо 5 сарын 15 болцсон байна шүү дээ. Одоо нэг утааныхаа нэг айл бүхэнд нөгөө суурьшилах юм үйлдвэрлэмээр байдаг тий мөнгө оруулж ирч чаддгүй нэг иймэрхүү байдалтай та нарыг харуул бол ерөөсөө утаанаасаа тэр 35 онд одоо нэг
хэдэн хувь билээ? 45% ч үлээ салхал юм яриа суугаад байгаа. Нийслэл болоод засгийн ерөнхий төлөвлөгөө нь одоо утаанаас 2035 онд нэг яг нэг 45% одоо багасгана гэсэн нэг тийм ярьчаа суугаад байгаа шүү дээ. Тэгээ шахмал төлшөө яриад, нүрсээ яриад. Бид нар бол яг энэ ондоо багтаагаад бид өөрсдийн санхүүжилтээр эхэлчихье гэсэн. Тэгээд ахаад хэлэхэд биднэрт ингээ мөнгө оруулж ирэхэд бас асуудал их хүнд байна. Банк маань хэрэгтэй байна. Хоёрдугаарт бол энэ хулгайч нартаа маш их цаг зарцуулж байна. Тэд нартай одоо ингээд асуудлаа шийдэх гэж. За ингээд ийм л байна да. Ингээд өндөрлөө.